Бид яаж нөлөөлнө гинөө? Сайнаар нөлөөлнө. Дэрэгдэх хүнлүүгээ хараад сайнаар нөлөөлъё гэж. Та итгэгч бол сайнаар нөлөөлөх даалгавартай шүү гэж хэлээр. Амен. Үнэхээр бид сайнаар нөлөөлөх даалгаврыг Бурхан эзнээс авсан байгаа. За тэгээ өнөөдөр би та нарт эзний үгийг хуваалцах болно. Бүгдээрээ зүрхэн дээрээ гараа тавьж байгаа залбирцгаая. Эзэн минь та бидэнд хандан өөрийн үгийг ярих болтугай. Үнэхээр та бидний амьдрал гэрэл гэгээх тусгасан эзэн. Бид сая магтан дуулсанчлан үнэхээр та гэрлийг бидний зүрх сэтгэл, бидний бодол санаа, сүнсэнд минь өөрийн гэрлээ тусгасан билээ. Намайг итгэн дагсан хүний амьдрал гэрэлтэй болно гэж та хэлсэн. Үнэхээр энэ л таны гэрлэр бид энэ дэлхийд сайнаар нөлөөлж амьдрахад та туслаарай эзэн минь. Есүсийн нэрээр. Амен. Үнэхээр бид бүгд Есүс Христэд итгэсэн. Тэр итгэл дотор бид Бурхны үгээр дамжуулан өөрчлөгдөж, түүний үг сургаал биднийг өөрчилж, түүний хүч чадал дотор бид нар өөрчлөгдөн шинчлэгддэг баг. Тиймээс бид сайнаар нөлөөлөх боломжтой болд юм. Амен. Амен. Тэгэд Библиэлд Бурхны үг өөрөө хүчтэй, амьтай, бодтой. Амен. Дэрэгдэх хүндээ хэлдэ. Бурхны үг идвэхтэй, амьтай ш. За өнөөдөр би та бүхэндээ Библийн тооллого номоос хуваалцах болно. Тэгээд өнгөрсөн өдрүүдэд эзэн бас нэлээд залбируулсан сэдв байгаа. Тэгээд бид нар Библийг уншихдаа хамгийн эхлээд би оршил хэсгээр та нарт Библийг уншихдаа юуг анхаарах ёстой вэ гэдэг дээр нэг зүйлийг хэлж өгье. 1-р Коринт 10-1-ээс 10 дугаар бүлгийг 10 дугаар ишлэлийг маш анхааралтай уншаарай заяа. Тэгээд энэ дээр ийхүү бичсэн байгаа. Та нар үүнийг эс мэдхийг би хүсэхгүй байна. Ах トゥ нараа эцгүүд маань бүгд үүлэн дор явж, бүгд тэнгисийг гатлан гарч, бүгд үйл ба тэнгист Мөсө рүү баптизм хүртэж, бүгд адилхан сүнслэг хоол идэж, бүгд адилхан сүнслэг ундааг ууж, тэднийг дагаж байсан сүнслэг хатнаас ундаалсан ба тэр хад Христ байв. Гисэн хэдий ч олонх нь Бурхны таалалд нийцээгүй тул цүлд хяарсан юм аа. Тэд тачаатан хүссэн шиг муу мухай юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм аа гэж. Тэгэхээр яаж вэ? Тэр Израилийн түүх өнөөдөр Библиэлд бичигдсэн тэр түүх эцгүүд маань гэж хэлж байгаа тийм. Израилийн тэр эцгүүд хэрхэн явсан, амьдэрсэн бүх түүхүүд Библиэлд байж байгаа. Тэгэд энэ Израилийн ард түмнийг Бурхан хэрхэн дагуулсан, яаж эзэн нь болж, Бурхан нь болж тийм дагуулж байсан, хэрхэн санаа тавьж, хэрхэн сайн эцэг мэд сахилгажуулан дагуулж байсан түүхүүд гарч байгаа. Тэгэд энэ дэр Бурхны хийсэн зүйлсийг хэлж байгаа. Тэд үүлэнд ороож, тэнгисийг гаталсан. Тэд улаан тэнгисийг өнөөдөр ч гэсэн бид улаан тэнгисийг очиод харж болно шүү дээ. Тэгтэл тэр улаан тэнгис Израильчуудын өмнө Бурхны хүчтгаар сунгасан мотрын улмаас нээгдсэн баг. Амен. Тэд улаан тэнгисийг хуурай газраар гарах мэт гатлан гарсан гэж. Энэ бол ерөөсөө үнэхээр гайхамшиг болж байгаа. Ардаас нь Египтийн айрам фараоны цэргүүд тэднийг олзлон авахын тулд дайрч байхад тэдний өмнө улаан тэнгис тулсан. Тэд үйл ба галан багнаар эзнэр өдөрдуулан дагуулчихсан. Өдөр нь үүлэн баган хөдлөхөд тэд хөдөлдөг байсан. Шөнө галан баган хөдлөөд явхад тэд нүүдлэн суудсан газраасаа хөдлөн эзэн тийхүү тэднийг амлагцсан газар руу дагуулсан баг. Египтийн боолчлолд ор тэд байхад эзэн би та нарыг сүү балаар бялгасан сайн сайхан тийм газар руу дагуулах болно. Канаан нутаг руу дагуулах болно гэд дагуулсан. Тийхүү дагуулгахдаа эзэн Мөсийг дуудсан баг. Шатаж бут Мөсөд харагцсан. Гэтэл тэр бут юр бүс юм байсан. Яагаад гэвэл хэдийгээр тэр бут шатж байгаа, гал гарж байгаа мэд боловч бут өөрөө шатахгүй байсан. Мод нь шатаж дуусахгүй байсан. Тэгэд энэ сонин үзэгдлийг би очиж харъя гэд очих үед эзэн Мөсийг дуудсан. Израилийн ард түмнийг Египтийн боолчлоос чи чөлөөлөн гаргаж Канаан нутаг руу оруулах болно гэж. Амен. Сүү балаар бэлгсэн сайн сайхан нутаг руу оруулах болно гэсэн хувь тавилангийн дор эзэн дуудсан.
Мосег Библиэлд бичихтэй тэр энэ газар дэлхий дээр, газрын гадаргуун дээр хамгийн даруй нэгэн байсан гэж бичигдсэн байна. Хамгийн даруй нэгэн байсан. Тэгэд энэ бүх түүхүүдийг харахад яг Мосе Израилийн ард түмнийг дагуулan явсан түүхүүдийн тухай бичигдсэн байна. Тэд сүнслэг ундаагүй гэж. Ус байхгүй үед Бурхан гайхамшигтайгаар тэдэнд усыг өгч байсан. Египтээс гараад Улаан тэнгисийг гатлаад цөл рүү орсон. Цөл рүү ороод 3 хоногод ямар ч усгүй болсон. Гэтэл эзэн яасан гэхээр тэр газар тэдэнд Мара гэдэг газар шорог ус байсан. Эзэн Мосег нэг модыг аваад хий гэхэд тэр модыг аваад хийхэд тэр ус цэвэр болсон. Уух боломжтой болсон. Эзэн тийхүү анхнаас нь ахуулаад гайхамшигаар дагуулсан. Дахиад хэсэг хугацааны дараа тэд Рефидимд ирсэн баг. Рефидимд ирэхэд тэдэнд дахиад ус байхгүй болсон. Тэгээ эзэн Мосед хэлсэн. Херобын хадан дээр очив. Тийхүү би тэнд байх болно. Тэнд гараад тэр хатыг цохигтун. Таягаараа цохигтун. Мосегийн таяг бол эзний ашиглаж байсан зүйлс. Эзэн Мосегээс анх дуудаад Мосегээс асуусан. Чиний гарт юу вэ? Чамд юу вэ? Мосе надад таяг л байна гэсэн. Модон таяг тулаад явдаг. Тэгээ эзэн Мосегээр дамжуулан гайхамшгуудыг үйлдэхдээ түүнд байгаа зүйлийг л ашигласан. Амен. Түүнд байгаа. Танд байхгүй зүйлээр Бурхан гайхамшиг хийх гээд чамд байхгүй байгаа учраас би гайхамшиг хийж чадахгүй байна гэж Бурхан хизээч хэлэхгүй. Амен. Чамд юу вэ? Тэгээд ийхүү эзэн танд байгаа зүйлээр гайхамшиг хийх болно. Амен. Тэгэд Мосегийн гарт байсан тэр таягаар дамжуулан эзэн гайхамшигуудаа хийсэн. Нийлийн усыг цох гэхэд Египтийн болцлоос чөлөөлөх үед 10 гамшигын хамгийн ихний гамшиг болох нийлийн ус тэр чигээрээ цус болоход Мосе өөрийн тэр гартаал исэн таягаар нийлийн усыг цогсон. Тэр үед Египтчүүдэд уух ундны усгүй болтол бүх ус цус болж исэн түүхтэй. Тэгээ гитлэл номыг та нар унших юм бол энэ бүх түүхүүдийг харах болно. Тэгээ Марад эзэн гайхамшигыг дахиад хийсэн. Тэр усыг, шорууг усыг уух боломжтой цэвэр ус болгож ард түмэн мал амтан усыг уучсан. Эзэн өөрийн ард түмнээ бүх хил талаас нь хангаж байсан. Рефидимд ирэхэд дахиад усгүй тэр цөл дундуур явж байгаа учраас усгүй болоход эзэн хаднаас усыг гаргасан. Тэр үед эзэн Мосед нийлийг зогсон тэр таягаа аваад хадыг цох гэж маш тодорхой зааврыг өгсөн. Тэгээд тийхүү цохон усыг гаргаж ард түмэн мал амтныг ундаалсан. Тэр бүгд баярлж байсан. Цөлж явж байхад тэд хоолгүй болсон. Хоолгүй болох үед эзэн Тэнгэрээс маанаг буулгасан. Тэнгэрээс тэр талах шиг цөцгий өрөмцөртөө төстөө амттай гэж бичигдсэн байдаг. Тийм зүйлийг Тэнгэрээс маанаг болгож тэднийг хоололж исэн. Тэгээд тэд идэх зүйлтэй цөлж явж исэн. Бурхны гайхамшигаар явж исэн. Гисэн ч тэд яасан гэсэн чинь яасан бах нь. Адилхан сүнслэг ундаагуугаа тэр эзэн хаднаас ундаалаад явж исэн гэж. Тэгж байхад тэд гонгнон бовтомж байсан. 10 дугаар ишлэлдэр тэдний зарим нь гонгнож устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгонцгой. Энэ бүхэн жишээ болгон тэдэнд тохиолдсон бөгөөд үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичсэн юм а гэж. Тэгэхээр энэ бид нар Библиэд ирэх түүхүүдийг уншиж байхдаа энэ түүхүүд надад юу өгүүлж байна вэ? Энэ түүхээр дамжуулан Бурхан надад юу ярьж байна гэдгийг сонсож унших хэрэгтэй. Гитлэл номын 4:6 дээр эзэн ийхүү хэлсэн байгаа. Мосед хэрвээ тэд чамд итгэхгүй бол тэд надад итгэхгүй бол яах юм бэ гэж Бурханыг төлөөлөн очиж Бурханы үгийг айлтж байгаа учраас тэд хэрвээ надад итгэхгүй бол яах юм бэ гэж. Тэгээ эзэн Мосед тэмдгүүдийг өгдөг. Тэгээд эзэн эхний тэмдгийн дуу хоолойг тэд сонсохгүй бол дараагийн тэмдгийн дуу хоолойг сонсох болно гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр харах юм бол тэр тэмдгийн дуу хоолой буюу ямар нэгэн үйл явдал болж байхад тэр зүйлийг хараад чамаа гарцаагүй Бурхан илгээсэн юм байна. Энд Бурхан гарцаагүй ярьж байна гэж бид таних ёстой байдаг. Тийм болохоор альва амьдралд ч болж байгаа. Альва магадгүй Библийн түүхийг уншаад тэр түүхэн дунд болж байгаа тэмдгийн дуу хоолойг сонсороо. Амен. Тэр зүйлээр дамжуулан Бурхан ярьж байдیں۔ Таны амьдралд нэг зүйл дахин болоод байна уу? Энэ тэмдэг танд юу өгүүлээд байгаа юм бэ? Юу болно эсвэл болохгүй гэж хэлээд байгаа юм бэ? Ямар нэгэн тэр
болж байгаа үйл явдал дотор чинь дуу хоолой байгаамаа. Магадгүй бурхны сэрэмжлүүлж байгаа дуу хоолой. Магадгүй бурхны урамшуулж байгаа дуу хоолой. Тэгээ замыг чинь зааж байгаа дуу хоолой байгаа. Тэрийг сонсоорой. Амен. Тэгэд Библийг инхүү уншаарай. Амен. Уншиж байхдаа эзэн Библийн үгэнд үнэхээр эзний үг баг. Эзэн өнөөдөр танд хандан, таны амьдралд хандан, таныг амьдралыг те өөрийн хүслийн дагуу хаашаа чиглүүлж байна. Тэр бүгдээ танд өөрийн үгээрээ айлтгах болно. Амен. Тэгээ би 2 сарын эхнээс ахуулаад нэг зүйлийн төлөө залбирч байгаа. Шаргуу залбирч байгаа. Тэгээ урд нь би 2 удаа уур хилэнгийн талаар намлал явсан YouTube дээр байгаа. Та нар тэрийг сонсороо. Би өнөөдөр үргэлжлүүлэх болно. Тэгээд яагаад энэ зүйл ингээд дахин үргэлжилж гин гэхээр бид нийгэмдээ сайнаар нөлөөлөх хувьтай хүмүүс. Амен. Хувь тавилантай шүү. Таны хувь тавилан нийгэмдээ сайнаар нөлөөлөх шүү гэдэг дэрэгдэх үндэ л дээ. Бид уур хилэн дотор хөтлүүлж байвал сайнаар нөлөөлж чадах болов? Бид чадахгүй. Тийм л учраас бурхан бас энийг сануулж байгаа хэрэг. Ер нь надад ирээд нэг хүн тэглээ л дээ. Пасрадайста нэрэ уур хилэнгийн талаар их судалж байна гинэ. За би тэгтээ яг уур хилэнгийн талаар судлъя гэж ерөөсөө бодоогүй. Тэгээд ингээд орчиж байгаа аахгүй юу? Яалтчгүй. Тэгээд та хэвээр мэрэгэн ухааны талаар мунхгийн талаар та мунхгийн талаар бас их ярьж байна. Их ингэж одоо намайг нөгөө судлаад яриад байна гэж бодоод байгаа юм шиг. Үндэ бол би яг судалж байгаа зүйл нь юу гэж мэрэгэн ухаан хэрсүү байдал. Мэрэгэн ухаан хэрсүү байдал дутагдсанаас болоод уур хилэн төрөөд энэ бүхт болоод байна гэдгийг харж байгаа. Мэрэгэн ухаан хэрсүү байдал дутагдсанаас болоод мунхаг байдал бий болоод Библиэлд мунхаг байдал юутай шууд хамааралтай байна гэхээр уур хилэнтэй холбоотой. Тэгэхээр би нөгөө мэрэгэн ухаан хэрсүү байдлыг бурхнаас гуйхаар би мунхагийн тухай суралцаж эхэлж байгаа. Яаж мунхаг байхгүй вэ гэж. Нөгөө талд яаж мунхаг байхгүй вэ гэхээр мунхаг байдлаас юу гараад байгаа юм бэ гэд харахаар уур хилэн гараад байгаа. Тэгэхээр нөгөөд бид нар мэрэгэн ухаан хэрсүү байдал дотор байхын тулд яавал мунхаг байгаад байгаа юм, яавал уур хилэн дотор яваад байгаа юм гэдгийг учрыг олох хэрэгтэй болж байгаа байхгүй. Энэ бүгдийг нөгөө тал нь учраас энэ бүгдийг эзэн харуулахаар би мунхаг байхгүй, би уур хилэн дотор хөтлүүлэхгүй байгаа гэвэл аяанда хэрсүү байдал мэрэгэн ухаан дотор л хөтлүүлэх болно. Амен. Тэгээд тэр мэрэгэн ухаан хэрсүү байдал нь хаана байдгийг гэхээр бурхны үгэн дотор байд юм. Амен. Мэрэгэн ухааны эхлэл бол бурхнаас эмээхгүй юм а гэж. Тэгээ бурхнаас бурхныхаа эмээн хүндлээд энэ бурхны үгийг дагаж эхлэхэд тэр мэрэгэн ухаан хэрсүү байдал бидний амьдралд ирдэг байгаа. Амен. Тэгээ бүгдээрээ цаашлцгаая. Үнэхээр эзэн тооллого 20 дугаар бүлгээр дамжуулан бидэнд юу ярьж байна гэж. Тэгээд 2 сарын эхний 2 сарын 8-ны өглөө би бүр маш сайн санаж байна. Үүрээр би яг ингээд үүрийн зүуд гэхүү шууд нэг зүйлийг амаараа хилээд бүр маш тодорхой хилээд босч ирсэн. Тэр үг нь юу байсан гэхээр сургаалт төгсийн 19:19. Сургаалт төгсийн 19:19. Хилэн ихтэн торгуулаа хүртэнэ. Хэрв түүнийг аварваас чи үүнийгээ дахих буй заа гэж. Хилэн ихтэн торгуулаа буюу шангаа шийтгэлээ хүртэх болно. Үр дагаврыг амсах болно гэж. Бүгдээ хамтдаа чангаар уншия да. Хилэн ихтэн торгуулаа хүртэнэ. Хэрв түүнийг аварваас чи үүнийгээ дахих буй заа. Тэгээ эзэн юуг харуулсан гэхээр Монголын ард түмэн минь бид бүхэн өнөөдрийн нийгэмд хүмүүс юуг их амсаж явж байна гэхээр уур хилэнгийнхаа үр дагаврыг амсаад яваад. Уур хилэнгийнхаа үр дагавраар хооллоод яваад байна гэсэн. Уур хилэнгийнхаа шанг хүртээд яваад байна гэсэн. Тийм учраас бид нар энэ уур хилэнгийн тойрог дотор яваад тэгээд нөгөө уурлал шангийн хүртэл эргээл уурлал шангийн хүртэл нөгөө шангийн үрдгээрээ бүр уурлал одоо жишээлбэл эцэг эхчүүд ингээд ирээ зөвлөгөө авч харахаар хүүхдүүдтэйгээ буруу харилцсан. Хүүхдүүдтэй шууд ууралсан, учирлаж хэлж ойлгож хэлэхгүйгээр ерөөсөө л ингээл ууралсан уурнаас нь болоод хүүхдүүд нь өөрсдөөс нь зайгаа авсан. Нөгөө үр дагавар нь гарч ирээд шүү. Тэгээд ингээ хүүхдүүд нь эцэг эхээсээ зайгаа аваад өөрийнхөө өвөлдөд ирэхээр тэрнээс чинь үр дагавар гардыг байгаа зү. Тэрийгээр нь өөрсдийнх нь амьдрал дээр эргэж буугаад дахиад нөгөө техносоо болоод зөв аргаар шийтгэхийн оронд дахиад уур хилэнгээрээ харьцаад
Тэгээ бүр хүүхдүүдээ өөрсдөөсөө бүр мөсөн холдуулж байгаа. Эцэст нь хүүхдүүд нь эцэг ихээ үзэн ятгад хүргэж байгаа. Тийм байдал. Зөвхөн үр хөхөд биш, гэр бүл, эхнэр нөхөр өнөөдөр салалт маш их байна. Тэгээд энэ зүйлийг эзааруулсан. Ийм тойрог. Тэгээ би энэ талаар залбирсан. За залбираад эзэн минь нэр Монголын ард түмэн бид ууртаа байна. Үнэхээр бухимдалтай байна гэдгийг хүн болгон хүлээн зөвшөөрнө. Тэгээд залбирч байхад дараа нь 2 сарын 19-ний өглөө юу гэж босч ирсэн гэхээр тий. Бусдаас болж уурлан, хувь тавилангаа буруу тийш эргүүлэхээс сэрэмжил нэг л удаагийн уур хувь тавиланг чинь буруу тийш эргүүлж чадна гэсэн. Та бодороо. Бусдаас болж уурлан. Бид нар дандаа уурлахтаа яадаг лээ. Тэрнээс болсон. Энээс болсон. Уурлсан ч ерөөсөө миний буруу ерөөсөө байдаггүй. Дандаа л би ямар нэгэн байдлаар уурлсан бол хэн нэгэн буруутай байгаад идэг. Хэн нэгнийг буруутгаад идэг. Өөрөөсөө уур хилэнгийнхээ тэр уурлж байгаа байдлынхаа үнцийг хайдаггүй. Яагаад би уурлаад байна гэж бодохгүй. Энэ л намайг уурлуулсан. Тэр л намайг уурлуулсан. Нөхөр уурлуулсан, үр хүүхдүүд уурлуулсан, тэр намайг уурлуулсан. Ерөөсөө альсгэл тэр нөхцөл байдлаас болоод би ийм ууртаа болцсон. Харин эзэн ийм байдлыг хүсэхгүй байна. Хэрв чи түүнийг аварвас, чи түүнийг дахин аврах буйзаа гэдэг ишлэл байсан тий. Энэ нь ямар утгатай гэхээр тайлбар дээр нь ингэж байгаа. Чи тэр ууралж байгаа хүнд туслах оролдлого хийх тусам уламд дордуулахаас наашгүй гэж байгаа. Уламд дордуулахаас наашгүй. Тийм учраас ууралж байгаа хүн өөрийнхөө уур хилэнтэй нүүр тулаад эзний өмнө нүүр тулаад би яагаад уурлаад байгаа? Тэр бүгдээ олж хараад гимшээд өөрчлөгдөх хэрэгтэй байна. Бурхны үгийн дагав. Завууртаа юм чин ингэчий тэгчий гэд ингээд тэгээд байвал энэ асуудал тэр хүн өөрчлөгдөхгүй. Та өөр дээрээ чи нэг бодоор. Энэ ууртаагаа танаас гарч байгаа тэр бухимдал ууртаа ямар их баг ямар нэгэн хэмжээгээр байгаа. Магадгүй та гаднаа ууралдгүй найс байсан ч дотроо бухимдаад явж байгаа. Зарим нь бол бүр илэрхий уурлаад бүр хүн цогчж байгаа. Тэгтэл Эфес 4 дээр юу гэж байгаа вэ? Уур хилэндээ автаж нүгэл бүү өгүүлдэг гэж байгаа. Нүгэл бүү өгүүлдэг. Тэгэд эзэн энэ зүйлийг маш тодорхой хэлсэн. Бусдаас болж уурлан хувь тавилангаа буруу тийш нь эргүүлэхээс сэрэмжил гэж. Нэг л удаагийн уур хувь тавиланг чинь буруу тийш эргүүлж чадна. Өнөөдөр энэ бол гэр бүл дээр бүр маш тодорхой явж байгаа. Яагаад салцсан? Салцсан гэр бүлүүд, салхаж байгаа гэр бүлүүд, эвлэрүүлэн нэгдэх тэр нөгөө процесс донд явж байгаа гэр бүлүүдийн тухай ингээл ирээл уулзаал зөвлөгөө авах нь аваад альсгэл инглээ, хүүхд маань инглээ гэж хүмүүс зөндөө ярьж байна. Уур хил. Тэнд донд юу байгаа юм? Уур хил явж байгаа. Уур хилэнгийн үр дагавар яваад байгаа. Тэгээ эзэн энэ зүйлийг дахиад үргэлжлүүлэн залбируулахыг хүсэж байна. Бас бид залбираад энэ зүйл дээр анхаарал фокусаа тавиад Есүс бидний амьдрал гэрлийг авчирсан. Бидний амьдралыг өөрчилдөг. Тэр өөрийн үгэндээ бас бидэнд хэрхэн уур хилэнгээс хол явахыг бас заагаад өгсөн. Түүхүүд бас бидэнд өгүүлсээр байна. Тэгээ би YouTube дээр байгаа тэр 1-2 гэсэн уур хилэнгийн тухай номлыг та нар сонсоогүй сонсороо. Тэн дээр бас Библийн түүхүүдээс ярьсан байгаа. Маш олон ишлүүдийн тухай ишлүүдийг тэр үед уншсан. Би тэр ишлүүдийг өнөөдөр уншихгүй. Өнөөдөр зөвхөн тооллого 20 руу орох болно. Амен. Тэгэд энэ үгийг би хэлж босч ирэхдээ тооллого 20-ын Мөсегийн түүх эзэн сануулсан. Мөсегийн түүх. Тэгээ өнөөдрийг хүртэл би залбирч байсан. Эзэн минь яг энэ түүхтэй холбоотойгоор. Тэгээ өнгөрсөн 7 хоногт эзэн одоо номлол гэдгийг харуулсан л да. Тэгээд яг номлыгээд эхэлсэн чинь цаг хугацаа нь юу ээж таарав гэхээр бүгдээ хамтдаа тооллого 20 дугаар ишлэгээ гаргаад уншиж эхлэе. Тооллого 20. Нэгдүгээр сард Израилийн хөвгүүд даяар хотол түмэн Зинийн цүл дэрж ард олон Кадешт буудлав. Мириам тэнд өөд болж тэндээ тавигдлаа. Хотол түмэн уух ус тэнд байсангүй. Тэгээд тэд Мөсе Аарон нарын эсрэг цугалцгаав. Тэд ард олон Мөсетэй маргалдан бидний ах дүүс эзний өмнө мөхөх үед бид ч мөн мөхсөн болоосой.
Энэ нөгөө зарим нь те цүлд тэгээд үхсэн, ингээд сая 1-р Коринт дээр бид нар үзсэн те. Тэд цүлд бүр хяарсан гэж бувтан гоншигнож итгэлгүй байдал дотор явсан тэр хүмүүс гоншгонсныхаа улмаас дууссан байгаа. Тэндээ цөлдөө дууссан. Тэгээд эдгээр юу хүсэмжилж ийм гэхээр тэднийг тэнд өөхөх үед бид ч тэнд өгсөн болоосоо гэж тэгж гомдлж байгаа. Бидний болон мал амьтдыг маань энд өхүүлэхээр юунд эзний чуулган болох биднийг энэ цүлд авчирв. Биднийг энэ ёрын муу газар авчирхаар юунд биднийг Египтээс гаргав. Эн чин үр тариа, инжир, усан үзэм, анарын газар нутаг биш. Энд уух ус жалга гэцгээв. Тэгтэн Мосе Ааронор чуулганы дундаас уулзалтын майхны үүдэнд гарч очин нүүрээрээ унахад эзний цог чавхлан тэдэнд үзэгдлээ гэж. Тэгээд энэ дээр бид нар нэгдүгээр ишлээс харах юм бол 1-р сард Израилийн хөвгүүд Зинийн цүлд ирсэн гэж хэлж байгаа. Тэгээд Библийн тооллоор 1-р сар сая хизээ эхэлв гэхээр 3 сарын 30-нд эхэлж байгаа. Одоо яг бид Библийн тооллынхоо 1-р сард сууж байна. Тэгэхээр яг хэдэн мянган жилийн тэртээ яг энэ үед болсон үйл явдал гэсэн үг. Энэ үед болсон үйл явдал. Тэгээд үзэхээр хараалын тойрог ба ерөөлийн тойрог циклтэй явждаг. Та нар ер нь баг ингээд нөгөө уудаг хүмүүстэй, донтолттой хүмүүстэй, гэр бүл хин нэгний тийм байгаа хүмүүс тэр циклийг мэддэг. Энэ ингээл 3 сарын тойрогтойгоор л ингээл явчих. 3 сар гайгүй явах юм. Тэгэл уучих. Яг овоо ингэж гайгүй явж байгаа л ажил төрөлд ороод мөнгөтэй болоод ирэхлээр ингээл унчих. Цикл яваад байгаа хэрэг. Энэ циклийг хараад энэ зүйлээс бид гарах ёстой. Тэр тойрогоос бүр хараалын тойрогоос гарах ёстой байдаг. Амен. Тэгэд энэ зүйл 1-р сард би 2 сард энэ үзэгдлийг үтсэн хэрнээ өнөөдөр яагаад эзэн хуваалцуулав гэдэг надад анхаарлын тэмдэгтсэн. Эзэн өвгөр энэ тэмдгээр дамжуулан ямар нэгэн юмыг надад хилээд байна. Бидэнд хилээд байна. Яагаад заавал 1-р сартанд харуулснаа одоо яар гэж байгаа. Эзэн биднийг эднэр шиг энэ алдааг та нар битгий давтаасаа гэж хүсэж байгаа. Амен. Битгий давтаасаа. Энэ алдаанаас суралцаасаа, энэ Израилийн ард түмний энэ алдаанаас суралцаасаа гэдгийг бидэнд хүсэж байгаа. Тэгэхээр энэ түүхэндээ бол энийг Мербагийн усны гайхамшиг гэж ярьдаг. Тэгээд энэ түүх. Тэгээд ард түмний дунд болж байгаа түүх байна. Тэгээд 1-р сард болсон байна. Еврей Библийн тооллоор 1-р сард болж байгаа зүйл байна. Хаана болж байгаа гэхээр Зинийн цүлд. Зинийн цүл Кадеш гэдэг газарт болж байгаа. Кадеш. Тэгээд энэ зүйл бол Улаан тэнгисийг гаталснаас хойш бараг 40 жилийн дараа яг Канаан нутагт орохын өмнөхөө болчихж байгаа. Мөсийг дагуулад эзэн яасан? Улаан тэнгисийг гатлуулсан. Бөөн гайхамшгаар Улаан тэнгисийг гатлаад тэгээд Марагийн нөгөө гашуусан дээрсэн. 3 хоногийн дараа усгүй болоход бурхан усаар гайхамшигтайгаар хангасан. Тодорхой хугацааны дараа дахиад тодорхой хугацааны дараа яасан гэхээр нөгөө дахиад усгүй болох үед Рефидинд тэр хадыг цохиулаад гайхамшигтайгаар усаар хангасан. Тэгээ нөгөө бурхны энэ гайхалтай усаар хангаж байсан түүхүүдийг яагаад мартчих вэ энэ хүмүүс? Өнөөдөр гонгноод сууж байна. Хийгээгүй шүү дээ. Ус энд алга байна шүү дээ гэд. Энд ус чалга гэж. Тэгээ Мосе Ааронаар юу хийснийг харцгаая. Израилийн ард түмэн тийхүү гонгонсон, гомдлсон. Тэгтэл тэд эзний өмнө ирэхэд эзний цог жавхлан тэдний дээр ирсэн. Эзэн Мосед хандан хэлсэн, "Таяга ав." За нөгөө таягаа л ав гэж. "Таяга ав. Чи өөрийн ах Ааронтой хамт даяар хотл түмнийг цуглуулад ус гаргуулахаар тэдний өмнө хатта ярихтун гэж. Тэдний өмнө, ард түмний өмнө хатта ярихтун. Ингиж чи тэдэнд хаднаас ус гаргаж даяар хотл түмэн ба тэдний мал амтныг услагтун гэсэн. Эзэн дуудсан Мосе Аароноор тэр бол тэр Израилийн ард түмнийг удирдах байгаа удирдагч нар. Эзэн таяга аваад ард түмний өмнө очиод яа гэсэн бэ нөө? Хадтаа яр гэж зааваргаж байна. Таяга ав, ард түмнийг цуглуулад өмнө нь оч. Тэгээд
Хинтээ ярих гэсэн байна. Хадтаа ярих тун гэсэн. За 9-р ишлээс юу болов бүгдээрээ хамт уншъя. Эзний тушаасан ёсоор Мөсө түүний өмнөөс таяг авав. Мөсө Ааронаар хадны өмнө чуулганыг цуглуулад тэр тэдэнд сонсогтун тэрслэгчтэй бид энэ хаднаас та нарт ус гаргах ёстой юу гэлээ. Мөсө гараа өргөд таягаараа хадыг 2 удаа цохив. Ус арвин ихээр ориглон гарч хотол түмэн бас тэдний мал амьтад ууцгаав. За юу болж байна? Нөгөө эзний заавар авцсан тий. Таягаа аваад ард түмний цуглуулад өмнө нь очоод хинтээ ярихсан блэ? Ард түмэнтэй ярих үлээ? Хадтаа ярих үлээ? Хадтаа ярихсан. Тэгсэн чинь Мөсө яасан бах нь? За ард түмэнтэй ярьсан бах нь тий нэг эхлээд сонсцгоо тэрслэгчтэй гэж гараад ирсэн шүү дээ. Бурхан тэгж хэлсэн үү? Хэлээгүй. Тэгээд яасан? Хадтаа яригсэн чинь хадыг 2 удаа бүр яасан бах нь? Цогсон бах нь. Сая эхний 1-р Коринтын 1-ийн ишлэл дээр бид юуг уншсан? Тэр хад Христ байсан юм а гэж бичсэн баг. Христ байсан. Бурхан хүндэтгэлтэйгээр хадтаа ярихыг хүссэн байгаа байхгүй. За ард түмэн тэгээд за ямар ч хэлсэн тэгэл хадыг 2 удаа зогцсон чинь ус нь гарсан уу? Гарсан. Ард түмэн ус ууж мал амтан ус уугаад баярлсан. За тэр сайхан амны цангаа тайлгдаад. Гэтэл эзний хувьд ямар байв? 12 дугаар ишлэгийг харъя. Харин эзэн Мөсө Аарон нарт айлдахдаа Израилийн хөвгүүдийн нүдний өмнө намайг ариун хэмээн харагдуулахаар та нар итгээгүй учраас миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв. Энэ ус нь Мербагийн ус бөгөөд тэнд Израилийн хөвгүүд эзэнтэй тэрсэлдэж тэр тэдэнд үүгээр өөрийн ариуныг нотолсон юм а гэж. Бурхан ямар ариун болохоо тэдэнд харуулсан. Бурхан өөрийн Мөсө Ааron нарт хандан хэлэхдээ юу гэсэн бэ? Бурхан та нар намайг ариун гэж харагдуулахаар яасангүй гэж байна. Итгэсэнгүй гэж хэлсэн байна. Итгэсэнгүй. Тэгэхээр та бидний үйлдэл бусдын хүмүүсийн өмнө үйлдэж байгаа гэр бүлдээ сайнаар нөлөөлөх гээд, нийгэмдээ сайнаар нөлөөлөх гээд, чуулгандаа сайнаар нөлөөлөх гээд, эргэн тойрондоо сайнаар нөлөөлөх гээд байгаа Есүст итгэгч та бидний үйлдэл Бурхныг ариун байхаар харагдуулж явах хэрэгтэй байдаг. Бурхны үгийг ягштал дагах юм бол аяанда энэ зүйл биелээ олчдөг. Бурхны үг та бидэнд сайн сайхан яаж амьдрч, яаж зөв амьдрахыг зааж өгдөг. Өнөөдөр би өглөө нааша машин дотор явж гинт нэг дуу аманд аялагдаад тэгсэн бид нар 90-ад оны эхээр их дуулдаг байсан. Есүс бидэнд шинэ амьдралыг зааж өгсөн гэж. Есүс бидэнд зөв амьдрахыг зааж өгсөн гэж. Тэгэд нэрээ бидэнд Есүс зөв амьдрахыг үргэлж зааж өгчдөг. Амен. Хэрхэн зөв амьдрахаа бид нар өөрсдөө мэдэхгүй Есүс түүний үг өнөөдөр бидэнд зааж өгчдөг. Амен. Тийм болохоор яг тэр үгийн дагуу явцгаая. Тэгээд Бурхны үгийг ягштал дагаараа нэгийн ч битгий үлдээ. Эзэн ард түмэнтэй ярь гэсэн бол ард түмэнтэй ярь. Хадтаа ярь гэсэн бол хадтаа ярь. Ард түмэнтэй ярьсан. Тэгээд нөгөө энэ ард түмэнтэй ярьсан нь нэг ихний дуулуургүй байтал болж байгаа. Ард түмэнтэй ярьсан чинь Мөсө нөгөө энэ Израилийн ард түмэн улаан тэнгисийг гатлан гарч ирснээс хойш ингэж бовтнож гонгинж байгаа. Түүхийг харах юм бол гисэн ч гэсэн Бурхан Мөсө хоёр тэр ард түмнийг яаж игээл дагуулаад 40 жил нэг сүү бал бэлгсэн тэр анар жимс бэлхэм энэ дээр юу гэж байна? Үр тариа, инжир, усан үзэм анарын нутаг биш байна гэсэн. Тийм гоё нутаг руу дагуулна гэдэг уг нь дагуулаа явж байгаа байхгүй юу? Канаан нутаг руу тагнуулуудыг илгээсэн. Бид нь Бурхны биднийг дагуулan орох гэж байгаа. Израилийн ард түмнийг дагуулan орох гэж байгаа. Канаан нутаг руу Мөсө 12 тагнуулыг илгээсэн чинь тэр нутгийн усан үзмийн хонхорцгийг авчирсан байна. Тэгтээ усан үзмийн хонхорцог гэдэг чинь нэг багц усан үзм шүү дээ. Тэр нь дэндүү том учраас 2 хүн мөрөн дээрээ дамнаад авчирсан байгаа гэж боддоо.
тийм гайхалтай үр жимс дүүрэн тийм гоё газар руу явж байна гэдэг уг нь явж байгаа. Тэгтэл дуулуургүй байдлаасаа болоод тэгслүү байдлаасаа болоод ингээд 40 жил цөлд яваад байгаа аахгүй. Уг нь ингээд хурдан орчих боломжтой байсан ч хүмүүсийн дотроос тэр ард түмний дотроос тэр боолын сэтгэлгээд Египтэд боолчлогдсон хэлсэн юмыг л хийдэг. Тэгээ өөрийнхөө хүснээ хийдэг. Тийм л болсон ард түмнийг эзэн дагуулах гэж нэлээд зовж байгаа. Тэдний дотроос дуулуургүй байдлыг гаргаж, тэдний дотроос тэр тэрслүү байдлыг нь гаргах гэж. Тэгээд нөгөө чинь тэр гоё нутгийг яриад яваад ирсэн. Мөсө хүртэл бид тийшээ явах болно. Бид ийм газар орох болно гэж дагуулалсан. Тэгтэл яг энэ мөчөд яасан. Мөсө эзний өмнө ингэж ууралснаасаа болоод эзний үгийн дагуу үйлдэж чадаагүй. Та бид мэдэж байгаа. Та өөрийгөө бодоорой. Та бухимдсан үедээ яадаг вэ? Уралдсан үедээ яадаг вэ? Таныг уурлаж байхад, таныг бухимдаж байхад бурхан хаана идэггүй? Бурханы үг хаана идэггүй? Эхнэртэйгээ модалцсан. Эхнэрээ янз бүрээр эрхэлчлээ. Эхнэрээ бүр гар хүрчлээ. Гэт гимшээд ирчээд. Зарим нь. Яагаад нөгөө би чухам эхнэрээ хайрлнаа. Нэрээ эхнэр чинь өстө бурхнаас ирсэн ивэл өрөөл юм байна гэж ойлгоод сууж исэн хүн хайч уу? Өр хүүхэд минь умаан үр жимс бурхнаас надаа ирсэн бэлэг юм байна гэл. Тэгэл баярлал ээжсэн чинь уралсан үед хүүхдээ хараацсан зодцсон элдв үгээр хэлсэн. Чи өөдлөхгүй чи арчаагүй гээ хэлсэн байждаг. Тэгэхээр яг бид уурлах үед юу болж байна? Бид өөрсдөөсөө өөрийнхөө төрлөх муу хүнээсээ тэр муу муухай зан чанараас үйлдэж эхэлж байгаа байхгүй. Хизээч итгэл дотор бурхны үгээр тэр сүнслэг шинэ хүн маань үйлдэхгүй байгааг бид харах хэрэгтэй. Тийм учраас уур хилэндээ автаж нүгэл бүүхий гэдэг үг байна. Уурлаж эхэллээ. Жоохон бухимдалт өрөөл уурлах уур амьсгал таны дотор өсөөл ирж байгаа бол өөрийгөө ямар сүнс бидэнд байгаа вэ? Бие хянан захирах сүнс бурхан бидэнд өгсөн шүү дээ. Тэр сүнсээр дамжуулан тэр биеийг хянан захирах гэдэг чинь бас Галат 5:22 дээр бичсэн бидэнд байгаа ариун сүнсний үр жимс. Тэр зүйл бидний дотор байгаа учраас бие хянж захираад би тэгвэл хүүхдтэйгээ яаж харьцах вэ? Нөхөртөөгөө яаж зарцах вэ? Энэ нөхцөл байдалд би яаж гэмт үгэл хийхгүйгээр харааж урлаж зүххгүйгээр үлдэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Яг энэ нөхцөлд Мөсө уг нь эзний хэлсний дагуу ирээд ард түмэн цуглдсан ард түмний өмнө ирээд шууд хадтай ярьсан бол Мөсө магадгүй уурлахгүй байсан баг. Шууд хадтай ярьж байгаа учраас яг нөгөө үгийн дагуу болж байгаа дуулууртай байдал дотор болж байгаа учраас хадтай ярихад хад минь ард түмэнд минь зориулан мал сүрэгт минь зориулан ундаалж өгөөч усыг гаргаач гэсэн бол тэр устыгээ гаргаад ард түмэнд уурлахгүй байх боломжтой байсан баг. Нөгөө олон жил бутнаж гонгонцсон тэрсэлцэн тэр ард түмэнлүүгээ хараад юу гэсэн? Тэрслэгчтэй гэж уурлаа явчихж байгаа. Тэгээ нөгөө уурлангууд араас нь үйлдэл нь хадаа цогцсон. Ярих ёстой эснаач мартцсан. Тэгээ нөгөө талаасаа эндээс харах юм бол Мөсө тэр таягаар 2 удаа цохиж гайхамшиг хийсэн. Тэгэхээр бас Мөсө яаж вэ? Бурхан ингээл ярьж идэв. Энэ ийм л зүйл болох байх гэж. Хуучны туршлагаараа, хуучин зуршлаараа үйлдэж байгаа гэсэн үг. Тэр бид нар тэгж үйлдэх хэрэггүй. Өнөөдөр эзэн танд юу хэлж байна? Өнөөдөр эзэн танд юуг ухааруулж байна? Тийхүү үгэлт. Амен. Өнөөдөр үйлцэндээ магадгүй та өчигдөр алдсан байж болно, өчигдөр ууралсан байж болно, өчигдөр ууралсандаа болоод гим нүгэл хийсэн байж болно. Өнөөдөр танд өөрчлөгдөх боломж байгаа. Өнөөдөр та өөрчлөгдөх, шинчлэгдэх боломжтой. Амен. Тэгэд энэ зүйл эзэн хэлэхдээ юу гэж юм тэгэхээр Мөсө дээр надад итгээгүй учраас гэж байгаа тийм намайг ариун хэмээн харагдуулаагүй гэж бурушаасан. Тэгэхээр бид нар нөгөө уурлах үед итгэлийн үйлдэлүүдийг гаргаж чаддаг байна. Итгэлийн үйлдэл гаргахгүй. Нөгөө махан биеийн тэр зуршлууд гарч эхэлж байгаа.
сэтгэл хөдлөл дотроос үлдэж эхэлж байгаа. Мэдээж уурлах зүйл байна. За үнэхээр дэрслүү тийм хүмүүсийг хараад уурлах, за бухимдах зүйл байна. Угаасаа л бидэнд байгаа нэг сэтгэл хөдлөл мэдрэмж бол гарцаагүй уур байгаа. Тэгтээ маш тодорхой уур хилэндээ автаж нүгэл бүү хийх, нүгэл хийж болохгүй. Амен. Тэгээ Израиль энэ дунд Бурханд итгээгүй ариун хэмээн харагдаллаагүй учраас тэр нөгөө гой Канаан нутаг руу явуулаад тэр том хонхорцгийг авчираад бүгдээрээ Канааныг эзлэн авнаа. Бурхны амлсан газар руу орно гэж хэлж байсан 40 жил Израилийн ард түмнийг тэр нутаг руу дагуулж байсан тэр нутаг руу орж чадахгүй болсон. Өөрөө орж чадахгүй болсон. Израилийн ард түмэн тэнд байгаа. Тэгээд тэрсэлсэн гонгинсон үеийнхэн цөлдөө нас ороод тэр тэндээ хөнөөгдөөд хяараад тэгээд залуу үеийнхэн Ишуагийн үеийнхэн орсон. Тэгэхээр эндээс би хэлье. Нөгөө эзний сануулсан нэг л удаагийн уур хилэнгээс болж хувь тавилан чинь эргэх бий гэж. Мөсө олон удаа уурлж исэн л та. Тэгтээ Мөсө бурхан руу харж уурлаагүй баг. Энэ удаа ерөөсөө нөгөө бурхан тэр хад гэж те хадтай ярихтун гэсэн юм. Тэр хад Христ байлаа гэдгийг Библи тодтогч өгч байгаа юм. Тэгэхээр уурлаад нөгөө хаданд уураа гаргасан. Ард түмэнд гаргасан уураа хадыг цохиод уураа хаданд гаргасан. Тэгээ 1-р Коринтын 1:10-ыг сая уншиж байхад бид энэ ард түмэн шиг Христийг үл сорьё гэж утсан баг. Тэр хад Христ байсан бөгөөд бид Христийг үл сорьё гэж. Тэгээ Христийг яаж сориод байгаа юм? Гонгинсон, бутгансан. Тэдний зарим нь яасан гэхээр нөгөө маанаагаар бурхан Тэнгэрээс хоолыг өгөөд ингэж хоололж яхад тэр хоолыг голсон, үл ойшоосон. Тэгээ тэр үед галт могоо гарч ирж тэгж тэрсэлж байсан хүмүүсийг хатгаж алж ирсэн. Тийм учраас энэ дээр 1-р Коринт дээр бас хэлсэн баг. Тэдний зарим нь гонгнож устгагчаар хөнөөгдсөн гэж тийм. Мөн тэдний зарим нь сорж могоонуудад хөнөөгдсөн болохоор Христийг бид тэдэн шиг үл сорьё гэж. Бидний итгэлгүй байдал гонгнон тэр тэрслэл Христийн эсрэг Христийг сорж байгаа хэрэг бол. Тийм болохоор бид өнөөдөр Христийг дагаж явахдаа үнэхээр эзний таны амьдралд хийсэн ямар их гайхамшгууд байгаа вэ? Өнөөдөр энэ могоон татгуулсан хүмүүс Бурхны хийсэн гайхамшгийг үл ойшоосон учраас тэд гайхамшгийг нь бүр үл ойшоогоод мартаад ингэсэн учраас ард түмэн байсгээл гонгиндог. Бурхан ямар гайхалтайгаар энэ замаар биднийг дагуулж байгаа вэ? Ямар гайхалтайгаар хангаж байгаа вэ гэдгийг тэд ерөөсөө бодоогүй. Израилийн ард түмэн эзэн Египтээс чөлөөлөн гарахад тэр хэдэн зуун жил боолчлоос эзэн хүчит гар сунгасан матраараа чөлөөлөн гаргасан гэж. Тэгээд чөлөөлөн гаргах явцад 10 гамшигыг Египт дээр буулгасан. Бүр тэр хамгийн ихний гамшиг бол тэр таягаа аваад Нийл мөрнийг цохиод Египтийн ард түмнийг уухсгүй болгочихсон. Ийхүү 10 гамшиг болсон. Энэ гамшиг нь Израилийн ард түмний хувьд бол бүр 10 гайхамшиг байсан. Израилийн ард түмэн Гошен гэдэг нутагт амьдарч байсан. Тэд бол бүх энэ гамшигуд тэднийг дайран өнгөрөөг. Яг ойролцоо нутаг хэрнээ нэг нутаг нь Египтийн нутаг тас харанхуй хагад Израильчууд байгаа Гошен нутаг дээр нар мандадгаараа мандаад жаргадгаараа жаргаж байсан. Эзэн Юрвсийн гайхамшиг дотор өөрийн ард түмнийг дагуулan гаргасан. Улаан тэнгисийг өмнө нь ярьсан. Үүлэн баг нь галан багнаар дагуулсан гэж билсэн. Мөн маанаг идэж байсан. Бас нэг гайхамшигтай зүйл бол тэд 40 жилийн турш цөл дундуур явсан ч тэдний өмсөн хувцс нь урагдаагүй хөлийнх нь гутланч илэгдээгүй гэж. Бурхан бүр Юрвсийн гайхамшиг дотор дагуулсан. Юрвсийн гайхамшиг дотор маш олон гайхамшигуд болж ирсэн. Эзэн дагуулan гарахдаа дайснуудынх нь ялалтыг нь өгж эзэн өөрийн тэнгэр элчнэрээ өмнө нь явуулж гайхамшгуудыг үйлцээр байсан. Тэгтэл Израилийн ард түмэн ингээл харахад мартчихад байгаа байхгүй. Тэгэд яага энэ дундуур би залбирч байхад энэ тухай залбирч байхад эзний сануулсан бас нэг чухал зүйл бол Израилийн ард түмэн
яагаад мартаад яах хийхин зураг мартах юм гэж бодсон. Өнөөдөр та бид яагаад бухимдаад уурлаад байгаа вэ гэхээр бас нэг зүйл. Талархах сэтгэлгүй. Эзний хийсэн зүйлийг мартаж, үл ойшоож, ингээд тоохгүй өнгөрч ямар гайхамшигтайгаар эзэн таныг дагуулсныг та мартсан үедээ илүү бухимдал уур хилэн дотор явж байгаа. Харин талархалтайгаар Бурханд үнэхээр Бурхан миний амьдралд ямар их юм хийсэн бэ гэдгийг харж талархаж үйлсэн үйлсүүдийн төлөө талархах тусам та ирээдүйд таны амьдралд Бурхан юу хийхийг, өнөөдөр таны амьдралд Бурхан юу хийхийг мэдэж итгэл дотор алхдаг. Амен. Итгэлгүй байдал гэдэг чинь итгэлгүй байдал байхаар аяанда бид нөгөө Бурханыгаа ариунаар харуулж чаддаг. Маа цоглооны нэг эмэгтэй цоглоонд ирлээ, шинэ итгэгч. Тэгсэн чинь ээж нь тэгсэн гинэ. За чи л өөрчлөгдөх юм бол ээж нь цуглаанд явъя гэж. Бидний эргэн тойронд хүмүүс ингэж байгаа. Та Бурханд итгээд, та Бурханд энэ Бурхан ямар агуу юм бэ гэдгийг харуулж чадах юм бол тэд итгэхэд бэлэн байгаа аахгүй. Амен. Бэлэн байгаа. Тийм учраас эзэн яг тэр намайг ариун гэж харагдуулахаар итгээгүй гэдэг үгийг зүрх сэтгэлдээ бичээд ав. Өөрөөсөө асууж, би Бурхныг ариун гэж харагдуулахаар итгэж чадчих байна уу? Амьдрч чадчих байна уу? Бурхан таны амьдралд байгаа нь үнэхээр гайхалтай зүйл байхгүй. Тэгээ таларх, Бурхандаа талархъя. Есүст итгэсэн мөчөөсөө гэж хэлмээр байгаа ч яг бид Есүст итгэжгээрээ юуг анзаардаг вэхээр намайг итгээгүй байхтаж Бурхан харж хандаж хөтлөн дагуулж бозор муугаас энэ үхлээс тийм өвчнөөс хамгаалсан юм байна, эдгээсэн юм байна гэдэг хүмүүс ярьж эхэлдэг. Тэгэхээр таны амьдралын туршид Бурхан танд яаж сайн сайхан хандсан бүгдийг дурсан сан. Амен. Би гэрийн даалгаврыг дуулал 136-г уншаад яг түүнтэй адилхан өөрийнхөө түүхүүдийг Бурхан яаж тусалсныг бичээрэй заяа. Тэгвэл та нар Бурханд талархах сэтгэлээр дүүрэх болно. Тэгээ бүгдээрээ хамтдаа 1-р Тесалоникийн 5:18-ыг уншия. Бүх зүйлд талархлаа өрг. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл юм аа гэж. Амен. Бүх зүйлд талархах нь та зүгээр тэр уурлаад байгаа хүүхдээ энэ муул яваад байна гэдэг байгаа. Үнэндээ үр хүүхэдгүй хүмүүс цан чин зөндөө байна. Тэр хүний хажууд та Бурхан минь ийм сайхан хүүхэд өгсөнд баярлалаа гэд талархах ёстой байхгүй. Амен. Үнэхээр талархах сэтгэлээр харах юм бол эерэг талаас нь харах юм бол бидэнд талархах зүйл үргэлж байх болно. Үнэхээр тэр асуудал донд байсан ч талархах зүйл байх болно. Бид нар нөгөө итгэлээр үлдэж эхлэхээр итгэлээрээ ирээдүгөө харж байгаа учраас бид нар талархдаг. Бурхан та угаасаа эдгэх учраас баярлалаа. Та угаас үйлддэг. Та хүчит гар сунгасан матраараа чөлөөлж та эдгээдэг. Та дагуулдаг учраас баярлалаа гэх нэг итгэлтэй хүнд асуудал дунд байсан ч боломж харагдаж байдаг. Амен. Тийм болохоор бүгдээрээ талархлыг үргэлж сонгоцгоё. Тэгээ байгаа юмдаа сэтгэл хангалуун байцгаая. Амен. Байгаа юмдаа сэтгэл хангалуун байгаагүй. Израилийн ард түмэн тэр Бурхан гайхамшигтайгаар дагуулсаар байгааг харах юм бол өнөөдөр усгүй болсон ч эзэн Мара дээр юу ямар гайхамшиг хийлээ. Эзэн нэрээ Рефидимд ямар гайхамшиг хийлээ. Эзэн хаднаас тэр Херобын хаднаас усыг гаргасан штэ гэд. Тэгээд үргэлжлүүлэн бид усгүй байсан ч эзэн хаа нэгтэйгээс усыг өгөх болно гэд итгэлтэйгээр зогсож явах хэрэгтэй байхгүй. Амен. Тэгээ бид нар итгэлийг үргэлж сонго. Таны нүдэнд нөхцөл байдал боломжгүй мэт харагдаж байгаа ч та Бурхандаа итгээд нөхцөл байдлаа хар. Эзэн үүд хаалгуудыг харуулах болно. Амен. Бурханд итгэж найдахад түүнд итгэсэн хүмүүсүүд боломжгүй зүйл гэж байхгүй. Яагаад гэвэл юу лээ? Бидний Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй. Түүнд итгэгч нэгэнд нь бас боломжгүй зүйл байхгүй. Тийм болохоор таныг дагуулсан амьдралын түүхүүд Израилийн ард түмнийг дагуулсан энэ Библийн түүхүүд дундаас та өөрийн Бурханаа таньж мэд. Амен. Бүхий л замуудаараа таньж мэд. Бага юмдаа сэтгэл хангалуун бай. Еврей 13:4-ийг хамтдаа уншия. Бага юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй бай. Учир нь тэр өөрөө би чамайг хизээж орхихгүй, мөн чамайг хаяхгүй гэж альцсан юм а гэж. Тэгээ бас яг энэ
байгаа юмдаа сэтгэл хангалуун байхгүй байгаагаас нөхрийгөө голоод, эхнэрийгээ голоод, үр хүүхдээ голоод, тэдний хүүхчиг байсангүй, эдний нөхөр шиг байсангүй, тэдний эхнэрч мундаг байна гэдэг ингээд юмтаа харьцуулаад тэгээд нөгөө нэг харсан чинь амьдрал нь уг нь сайхан амьдарч байдаг. Өөр хүмүүстэй харьцуулах юм бол амьдрал нь сайхан байгаа. Тэгтэл бүр өөр хүмүүстэй дахиад өөр хүмүүстэй өөрийгөө харьцуулаад ингээд бухимдаад байгаа юмдаа сэтгэл хангалуун байхгүй болчихдог. Бид зүгээр л өөрийнхөөрөө байцгаая. Амен. Өөрийн энэ амьдралдаа бурханд талархалтайгаар тэгээд өөрийн амьдралыг бий болгоё. Та энэ тэр хүний амьдралаарч амьдраагүй, энэ хүний амьдралаач амьдраагүй. Амен. Тэгээд харин өөрийнхөө гэр бүл, өөрийнхөө амьдралыг сайн сайхан дотор, эзэн дотор барьж байх болцгоё. Тэгээд талархал, сэтгэл хангалуун байдал дотор байх юм бол бид энэ Израилийн ард таман шиг тийм ч амархан гонгнож, бовтнож, тэрсэлж уурлахгүй. Амен. Бүү санаа зов. Нөгөө энэ уур хилэнгүү чинь яаж юм гэхээр сэтгэл хангалуун биш байгаа байдлаас байгаа юмдаа сэтгэл хангалуун байхгүй аливаа зүйл санаа зовж тэ энэ ч болохгүй байх, тэр ч болохгүй байх, тэр ирээгүй байгаа, болох болоогүй байгаа тэр ирээдүйн төлөө санаа зовж тэгээд нэг харсан чинь бухимдчихэдэг. Мэдээж санаа тавих зүйл байна. Амен. Эрүүл ухаанаар санаа тавих зүйл байна. Санаа тавь. За юу блэ гэж. Тэгээд тэр байдал чинь Бурхны мэрэгэн ухаан хэрсүү байдал дотор бай. Төлөвл. Амен. Тэгвэл та хэд санаа тавих юм, зовх юм болвол хэд санаа зовж байгаа тэр байдал бид нарыг эцэст нь бузар муугүйлдэхтэл хүрэгдэг юм а гэд Библи бичсэн байгаа шүү дээ. Тийм учраас бүх санаа Петр номон дээр бүх санаа зовлоо түүнд өгөхтөн гэж байгаа. Амен. Тэгээд Иохан 14:1-ийг би энэ дээр уншия. Зүрхээ бүү шаналга. Бурханд итг, надад итг. Амен. Бид Бурхан эзэндээ итгэж найдах юм бол үнэндээ Бурхан тантай хамт байгаа нь л гайхамшиг байхгүй. Амен. Бурхан тантай хамт байгаа нь танд бүх юм байгаагийн баталгаа байхгүй юу? Та итгэж чадах юм бол Бурхан өөрөө энд амлаад байна шүү дээ. Би чамайг хизээж орхихгүй, чамайг хаяхгүй, хамт байна гэд. Тэгээ Израилийн ард түмэнтэй ийхүү хамт явсан. 40 жилийн турш гайхамшгуудаа хийж хамт явсан. Бид итгэхгүй бол бид гайхамшгийг харахгүй. Чи итгэж гайхамшгийг харах болно гэж эзэн үгэндээ бичсэн байдаг. Тийм болохоор бүгдээрээ итгэхийг сонгоцгоё. Бид итгэж чадвал Бурхныгаа ариунаар харуулж чаднаа. Амен. Бурхныхаа нэрийг ариунаар дуурсгаж чадна. Би Нараа пастортаа анх гэрлэх үед, одоо нэг үерхэхээр шийдвэр гаргах үед юм да. Нараа пастор нь манай офисын одоо конторын тэр үед бид нар конторл гэж ярьдаг байлаа л да. Конторын галалдаг контортой байсан Эрдэнэтэд манай галч конторын манаач байсан. Тэгээ би ч одоо Оросд Библийн сургууль төгсөөл ирлээ. Бурхан ийшээ ингээд одоо энэ хүнтэй суух талаар надад яриад байдаг. Тэгээ нэрээ харсан чинь би тийм үзэгдэл харсан байхгүй надад. Би залбирч байхад эзэн маш тодорхой надад харуулсан. Би хар зогсоод юу чгүй юм да. Нэр юу ч байхгүй. Нараа зүгээр өөрөө л ингээд зогсож байгаа. Цүөхэж байхгүй бүр ингээд гар хоосон гоон биеэрээ ингээд зогсож байгаа. Гэснээр нарааг харж ирсэн. Юу чгүй чигсэн бурхантай юм да гэд би нараа руу явчихж байгаа байхгүй юу. Тэгэл өнөөдрийн энэ амьдрал үүссэн юм да. Амен. Эзэн далдрна ах болтугай. Тэг үнэхээр бидэнд бурхан байна гэдэг л хангалттай. Амен. Түүнд итгэх итгэл байна гэдэг л хангалттай. Та түүнд итгэх итгэл танд байгаа бол тэгэл тэр итгэл дотор чинь бурхан юугаарч эзэн дагуулах болно, юугаарч хангах болно, хөтлөх болно. Амен. Тэг өнөөдөр би тэр шийдвэрийг гаргаснаар Бурхны нэр ариунаар дуурсгагцаар л байна. Амен. Эзэн итгэлтэй хүнд бүх юм боломжтой. Бүх юм боломжтой. Тийм учраас бүгдээрээ Бурхан эзэндээ итгэж, найдаж, түүний бидний амьдралд хийсэн зүйл талархаж амьдарцгаая. Энэ Израилийн ард түмэн шиг гонгнож бовтнохыг битгий сон. Энэ гонгнон бовтнаан чинь бид нарыг уур хийлэн бухимдал руу хөтлөөд байгаа. Талархалгүй, итгэлгүй энэ сэтгэл хангалуун бус байдал бид нарыг бас яг тэр бухимдал уур хилэн лөө хөтлөөд байгаа. Тэгээд нөгөө уур хилэн дотор ороод ирэхээр
уур хилнээр өдөөгдөд ирэхээр гим нүгэл хийх болдог. Нөгөө диаволд бид нар үүд хаалга байр нээж өгчих гээд байдаг. Тийм учраас бүгдээрээ шийдэцгээе. Амен. Шийдэцгээе. Шийдэж гин үү та нар? Зүрх сэтгэл дотроо шийдэж гин үү? За. Би хувь тавилангаа эргүүлэхгүй. Хувь тавилан чинь нээхгүй. Одоос ингэ бодохгүй залуу гэрүүл сайхан амьдрна гэж сууж байгаа үстэй. Хинч салнаа энэтэй эдэн жил амьдраа салнаа гэж суудаг гэрүүл гэж байхгүй шүү дээ. Бүгд сайхан амьдрна, үр хөвгтэй болно, гоё амьдрна гэл сууж байгаа. Тэгээ явж байгаад яаж чинь? Салж чинь. Бүр нэг үзий ядаад салж чинь. Яагаад ийм байдалд орчиж байна? Цэвэр харилцааны асуудал. Уур хилэнтэй холбоотой асуудал. Нөгөө сэтгэл хангалуун биш байдал үүссэн. Тийм болохоор бүгдээрээ эзэн дотор энэ нийгэмд сайнаар нөлөөлж амьдарцгаая. Амен. Өөрсдөө тийг сайн сайхнаар дүүрэн байгаад өөрсдөө уур хилэнгээс зүхтэж, холдож амьдраад бас эргэн тойрныхоо хүмүүсийг уурлуулдгүй хүмүүс байцгаая. Амен. Өөрсдийнхөө уур хилэнгийг бусд руу чигтдэг биш, өөрөөсөө олж хараад өөрчлөгдөөж явдаг нэгэн байцгаая. Амен. Тэгэд та бурхандаа итгэж үлдэж байна уу? Та бурхныхаа нэрийг эргэн тойрондоо ариунаар харуулж байна уу? Бодоор. Бурхны үгийн дагуу дүлгөөн зүрх сэтгэлээр эмээн хүндэтгэн дагаараа гэж хэлмээр. Бурхны үг заавруудыг яг өнөөдөр танд юу гэж хэлж байна? Ягшталтаа. Нэгийг ч битгий өөрчил. Чи хүмүүсийг цоглуулад, ард түмнийг цоглуулад хаттай яриараа гэсэн бол хаттай ярьцгаа. Бурхан мэдээд байгаа аахгүй юу? Ер нь бол бурхан ард түмэнтэй яриул энэ нөхөр бухимдаад ууралчин гэж мэдээд айгүй бол хаттай яри гэж хэлсэн багш. Ард түмэнтэй яри гэдэг зааврыг өгөөгүй гэдгийг усаар. Тэгээд хадыг цох гэж хэлээгүй. Яри гэж хэлсэн. Тэгэхээр яг бид нар бурхны үгийг уншаад, энэ түүхийг уншаад тийхүү үйлдээд авах юм бол яг үгийн дагуу үйлдээд авах юм бол бурхан бид нарыг хамгаалал байгаа гэсэн үг. Энэ үг чинь өөрөө бид нарыг сахин муу мухагаас сахин хамгаалаад байгаа гэсэн үг. Амен. Өөрийн хүсэл, өөрийн бодлын дагуу, өөрийн сэтгэл хөдлөлийн дагуу үйлдэхгүй тулд энэ бүгдийг хойш тавиад бурхны үг юу гэдэг вүлээ гэдгээр үйлдээрэй. Амен. Тэгээд бүгдээрээ хамтдаа уур хилэнд хориг байцгаая. Уур хилэнд хориг байцгаая. Тийхүү бид яг хувь тавилангийнхаа замаар эзний амласан танд эзэн бэлтгэсэн тэр замаар тэр амьдралаар амьдрах болно. Амен. За бүгдээрээ хамтдаа босцгоо. Эзний өмнө шийдвэр гаргана, залбирцгаая. Тэгээ миний хувьд бол энэ 2 сараас хойш өнөөдрийн хүртэл та нар чуулганыхаа ч төлөө, Монгол чуулганыхаа ч төлөө, монголчуудынхаа ч төлөө залбирсаар ирсэн сэдв байна. Одоо та нар руу би ингээд пас өгж шүү. Та нар залбир. Амен. Тэгээд үнэхээр энэ бүгдийг ойлгож үйлдэцгээе. Тинхүү эзэн сайнаар энэ нийгэмд та нараар минь дамжуулан нөлөөлөх болтугай. Есүс бидэнд шинэ амьдралыг зааж өгсөн. Есүс бидэнд зөв амьдрахыг зааж өгсөн юм аа. Амен. Тэгээд бид үнэхээр энэ Израилийн ард түмний түүхээс суралцаж тэдэн шиг бид үлдэхгүй байцгаая. Тэдэн шиг Христийг сорихгүй байцгаая. Зүрхэндээ шийдвэр гаргаарай. Эзэн минь бид үнэхээр энэ өглөө таны өмнө ирж байна эзэн. Аава таны хэлсэнчлэн бусдаас болж уурлан хувь тавилангаа буруу тийш эргүүлэхээс бид сэрэмжилж амьдрахыг хүсэж байна эзэн минь. Тийхүү бид энэ уур хилэнг твчиж уур хилэнд автаж гим нүгэл хийхгүй байх. Та туслаач эзэн минь. Бид өөрсдөө үнэхээр амар тайвныг холбож байна. Өөрсдөө бие хянан захирахыг холбож байна эзэн минь. Тэр зан чанаруудыг холбож. Нэг л удаагийн уур хилэнгээс олж хувь тавилан чинь буруу тийш эргэхвэ гэж та бидэнд өнөөдөр сануулж байгаа нь үнэхээр ийм зүйл болохгүй тулж юм аа. Тэгээ би энд байгаа сонсож байгаа. Энэ номлыг сонсож байгаа хүн болгоныг Есүсийн нэрээр өрөөж байна. Тэдэнд зориулсан хувь тавилангаар амьдрах болно гэж тунхаглаж байна. Тэд эхлүүлснээ дуусгах болно гэж тунхаглаж байна. Есүсийн нэрээр эзэн минь бид танд итгэж үлдэхийг хүсэж байна. Бид бүхий л санаа зовнилоо танд өргөөд үнэхээр тандаа итгэж найдаж, танд талархаж бүхий л зүйлд сэтгэл хангалуун байж амьдрахыг сонгож байна. Есүсийн нэрээр. Есүсийн нэрээр.
Амен. Тэгээд үнэхээр энэ зүйлс надаа юу шиг санагдсан гэхээр одоо Бурханд итгэх итгэл те. Бурхандаа бүрэн итгэж байвал аяанда хүн итгэлийн дагуу үлддэг. Тэгээд эзэн зэмлсэн, Мосег зэмлсэн зүйл бол чи надад намайг ариун харагдахаар итгээгүй гэж хэлснийг санаарай. За тийм учраас та бидэнд Бурхны үгийг үйлдэхдээ, Бурхныг дагаж амьдрах энэ амьдралд итгэл гэдэг чинь маш чухал. Итгэл, талархал, аливаа зүйлд сэтгэл хангалуун байх. Энэ зүйлүүд яг уур хилэнгийн эсрэг ерөндөг шиг санагцсан. Амен.